Хятадын уран зохиолын сод төлөөлөгч богино өгүүллэгийн мастер Лю Гуофаны хонх өгүүллэгээр хийсэн жүжигчилсэн зохиомж сонсноо. Дөнгөж бургас гөлгөлж байсан юм. Алтан хараацаа эсгэрэлдэн нисч, бялзуухай жиргэж, зөөлөн дулаан хөрсөн дороос өндийн түлхэх нялх ногоо. Хэрвзээ дуу аялдаг байсансан бол айда хорвоо чи юутай сайхан бэ гэж аялах байсан биз. Хавар цаг ам амьдралын их булаг оргилсон алтан сайхан цаг билээ. Цэрэг чөлөөгөр ирлээ. Түүнийг ирсэн сургаар тосгоны олон хүн цуглаж, ярьж хөөрч, ууж идцгээж байлаа. Цэрэг тэгээд ямар шиг байдгүй вэ? Тосгонтой байхаас илүү сайхан уу? Үгүй. Тэнц чинь бүсгүй хүн байд юм болов? Шалган юм байх та. Цэрэгтөө. Цэрэгт зүгээр л сайхан. Шау чи хүүхэд гаргасан. Хөгшин хар юмтай суусан штэ. Чиний дотор хорсохгүй байна гэж юм. Огна. Тэр чиний үр удмыг хэвлийдээ тээх ёстой байсан юм. Чиний оронд байсан бол би тэр мө хөгшин төрцгийг химх гөвшиж орохгүй юу? Ахин бараа зүсээ харуулахаар гуулсан хөөж орхин могийг. Тэднийг инхүү ам уралдан цэц булаалдаж байтал хаалгон гойж Шаучи хүүхдээ тэрвэрсээр орж ирлээ. Найр хөөр дүүрэн идэж ууцгааж ам уралдан бурцгааж байсан улс Шаучиг орж ирмэгц чимээг уулцголоо. Ориглон бадарч байсан яриа хөөрөө намжиж дуу шуугам бүхэн үгүйрч цугласан хүмүүс төдлөггүй тарлаа. Өрөөнд цэрэг Шаучи 2 мөн Шаучигийн тэрвэрсэн хүүхэд 3 үлдлээ. Харилцсан юу ч дуугарсангүй. Баахан дуугүй суусны эцэст Шаучи амнэж. Би чамайг уучлсан. Цэрэг таг дуугүй. Шаучи цааш залган. Ээж намайг нэгэн мөнх хөгшин төгсөхт эхнэр болгож өгсөн. Тэр бэлтэй хүн. Энжинд 2 түмэн зоос өгсөн. Би өвгөн татгалцсан. Ээж болохоор наадах цаатахыг харахгүй болохгүй гэд өглөөд ах юм. Цэрэг анайл таг дуугүй. Шаучи ахин ярьлаа. Би чамд хайртай. Үнэхээр их хайртай. Магадгүй амнасаа ч илүү хайртай байх. Би чамааг л бодож амьд явчихна. Даанч чи надад сайн эсхий чинь би мэдэхгүй лээ. Хэрвээ чамааг зөвшөөрөх юм бол би тэр мө новшоос салаад чамтаа сууж болно штэ. Цэрэг бас таг дуугүй. Шаучи дүнсэж суугаа цэргийг харан харсаар гарч явснаа төдхөн эргэж ирлээ. Гартаа хүүхдээсээ гадна нэг хонх барьжээ. Цэрэг тэр хонхыг хараад ам нээж. Чи надад хонх өгөх гэж ирээ юу? Би сая хэлсэнтэй. Хэрвээ чи зөвшөөрвөл би тэр муугаас салаад чамтай суuna. Би ийм л хэрэгээр ирлээ. Чи яаралгүй сайн бодоод үз. Одоо чи шин. Хэрвээ зөвшөөрөх юм бол энэ салхин хонхыг үүдэндээ үлгөөрэй. Хонхыг харамгц би чамааг гээд хүрээд ирнэ. Шаучи хонхыг үлдээгээд явж одлоо. Байшинд цэрэг ганцаараа үлдлээ. Тэр удтал ширтлээ. Тэгээд хонхыг авч цохилоо. Байшин дотроос түгэх
жин гэх дууг хөрш Шяочи сонсоод яаран гарч харвал хонхыг үүдэндээ өлгөөгүй байлаа. Шяочи гэрийнхээ үүдэнд зогсон нулимс унаг байна. Цэрэг анги руугаа буцахдаач хонхыг үлгэлгүй аваад явжээ. Тэр ангидаа очиод хонхоо хуарангийнхаа үүдэнд өлөглөө. Баруун хойд зүгийн ширүүн салхины аманд байдаг болохоор хонх өдөржин жингэнэн дуугарна. Цэрэг завтай цагаараа очиж хараад Шяочи би хонхоо үүдэндээ өлгөж гисэн. Чи харж байна уу? Цэргийн хуаранд өлгөөтэй хонх цэргүүдэд ихээхэн зугаа болжээ. Нилээд удлаа. Цэргүүд уйдж залхалаа. Хонхны жин хийсэн дуу чихэнд чииртэй санагдаж авахын түүс боллоо. Цэрэг хонхоо буулгаж авлаа. Гэвч завтай цагта хонхоо гаргаж хөнгүй газар суугаад цээжиндээ барин жингнүүлэн цогтөг билээ. Хонх жингнэх зуур тэрээр Шяочи би хонхоо зүрхнийхээ үүдэнд өлөглөө. Чи харж байна уу? Шяочи. Цэрэг хонхыг зүрхнийхээ үүдэнд өлгсөнийг Шяочи яаж үзэх вүлээ? Тэр чи бүхэл зүрхнийх нь үүдийг ч харсангүй. Тэр гагцхүү гэрийнх нь үүд рүү ширтдэг байж. Тэнд салхин хонх мэдээж байхгүй. Хоёр жилийн дараа цэрэг халагдж ирлээ. Энэ удаад Шяочи түүнтэй ирж уулзсангүй. Цэрэг гэрийнхнээсээ асуужээ. Шяочи яагаад харагдахгүй байгаа юм бол? Тэр гарч ирэхээ болсон. Байнга гэртээ сууж байдаг л болсон. Юу тохиолдов вэ? Шаочигийн нөхөр залуу хүүхэнтэй хөөцөлтүүд тэрнээс салчихсан. Цэрэг дууга хураалаа. Маргааш нь хонхоо гаргаж үүдэндээ өлөглөө. Шяочи орж ирсэнгүй. Цэрэг хонхоо гөлрөн өөртөө шивнэсэн нь. Шяочи би хонхоо үүдэндээ өлгсөн шүү. Чи харж байна уу? Салхи хэсгэрч хонхот цохихыг цэрэг сонсоод дахин өөртөө хэлсэн нь. Шяочи хонх жингэнэж байгааг чи сонсож байна уу? Хонхыг Шяочи сонссон, бас харсан. Гэвч тэр огтхон ч хөдөлсөнгүй, байшингаасаа гаралгүй хүүхдээ тэврэн суун. Цэрэг тэр өдрөө өнжөөд маргааш нь явж оржээ. Тэднийд орхосоо өмнө хонхоо буулгаж цээжнийхээ өмнө бариад үе цохилон жингэнэх дуун дундуур нь явсаар Шяочигэнд орлоо. Цэргийг хараад Шяочи толгой гудаан. Одоо би хаягдмал нэг юм болсон. Чи яах гэж ирэв? Хонхоо үүдэндээ өлгөөгүй ч гэсэн би зүрхэн дээрээ өлгөж явсан юм шүү. Энийг л чамд хэлэх гэж ирлээ. Цэрэг хонхоо цохилоо. Шяочигийн хүүхэд 4 нас хүрчээ. Хонхны дууг сонссон тэрээр
гараасаар байж ээжээсээ хонхыг нэхлээ. Навч нахиа бол тайн амьдралын их булаг оргилсон хаврын үдэш гадаа налайн байлаа. Хятадын уран зохиолын сод төлөөлөгч богино өгүүллийн мастер Лю Гофаны хонх өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомж сонсголоо.